Ингээд удахгүй 5 хөрх маамагийнхын шинэ байран дээр уулзтыг та. Би бараг өөлөх хаа. Өөлөх цаашаа болно шүү дээ. Тэ нэг жаахан хуурчаа бэлдээд уртын дууцаа бэлдээл тэгэл очиж шүү дээ. Сайн байцгаана өрхмөн сонсогчдоо үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан минут л өргөдөг өөрчлөлттэй подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн зочноор маань нэгэн сонин өвөрмөц очиж ирсэн. За би бол зочноо одоо бидний одоо үжи заншнаар Супербаатар гэдэг шиг. Тэгвэл тэрнээс ялгаатай нэстгөө сахалтай Монгол үндэсний хувцаараа ялгардаг ийм сонин зочин ирсэн. За ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн галаад энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Танаа хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Өрсөнд баярлалаа. За галаатга өнөөдөр өглөө уцаар яриад нэвтрүүлэлт оролцох боломж байна уу гэж санал тавиад ингээд анх удаа битэр уулзж байгаа. Ер нь бол Facebook сошиалаар танилцсан юм найзуудаа. Тэгээд найзхан бас хийж байгаа өглөө зарим нэгэн сайхан үйлдэлүүдийг бас хараад багахж баярлж явдгийн. Тэгээ бас нэвтрүүлэлт оролцож сайхан хууч хөрөө гэж бодлоо. За галаа маань аль нутгийн хүн бэ? Аав ээжээсээ хэдүүлээвэ? За аав ээжээсээ 8 үлээ. Увс аймгийн Тэцсүм яриад тэгээд одоо Увс аймагт төрөөд Багдаа хотод орж ирээд ер нь хотод өссөндөө 8 9 наснда 9-д ороод ирсэн. За Улаанбаатар хот хаагур хүүхэд нас өнгөрөө. За хүүхэд нас манайх одоо юунаас ирээд хөдөөнөөс ирээд энэ Бартицаанд арга үндэд байсан. Тэгээд энэ чинь шилжээд Баян шүнд ер нь хүүхэд нас өнгөрсөн дөө. Тэгээ одоо хотын хөдөө айл гэдэг шиг бас энд ирсэн Малтай. Тэгээд ер нь мал дагаж өссөн дөө. За Монгол ер нь эр хүний бас нэг мөн чанар бас нэг сэтгэл зүрхний нэг сав хэмжээ гэж байдаг. Би тэгээд одоо сошиал өгсөн хүмүүс бас телевиз төдийлөн үзэхгүй одоо янз бүр байна л да сонголт нь. Тэгээл анзаарч галаагаа анзаарч идэх бас нэг сайхан санаа нэвэл заяа цаанаасаа түших юм да. Томат бас тусдын болохын хөгшил хүүхдүүдэд тусдын болоо явж яахын аргэр хэр дэмждэг юм бол хүлээж авдаг юм болоо цаашаа тийм болоод ургуцдаг юм болоо ажил амьдралаа яаж зохицуулт юм бол гэж дотроос бодож идэв. За найз зөвхтүүд аргэрийнхан бас ингээл одоо өөрөөс гарч байгаа сэтгэлээс гарч байгаа үрштэй энэ бол тий. Ямар байдлаар ханддаг вэ танаа гэдэг. Манай гэр бүлийнх нь бол 100% дэмжинэ. Өөрхий манай ихнэр чинь тэгэл би ч бас өдөө гадаа их явчихдаг юм шүү дээ. Тэгээд боломжоор бас ер нь юу яасан 16 онд манай аав үүд болсон. 8 сарын 17-нд. Тэгэл тэр цагаас хойш л одоо аавынхаа өнөөс буян хийж байгаа л. Тэгэл одоо 9 жил нэг мэдсэн чи 9 жил хийдсэн байна. Бас яг өөрийнхөө хэрэг хэмжээнд тэгээ Facebook дээр гал ударч амсрангийн аяг байгаа. Тэн дээр тэгэл өөрийнхөө хийсэн юмнуудыг тавиал тэгэл олон төмдөг овоолцал явдаг. Энэ яг нэг багын эцэг шиг хүмүүжил байна л да. Тэ. Багасаас манай аавч юм бас хэр оргийн загнаад 5 салаа өгöd байхгүй штэ. Зүгээр л харцаараа. Тий. Орж ирээд бид нар чи одооны хүүхдүүд одоо тэгдэм үү бас маш их ялгаатай болчиход байна тийм ээ. Одоо ингээд гэрт айлчин гीч ирэхэд тэнд ээж гэл нэг хоолоо засахтал бид нар гараад явах жишээтэй маш хүмүүжлэлт өссөн гэж боддоо шүү дээ өөрийгөө. Мондөг аавж эрт одоо тэгэл хүн болгоны аавж сайхан тийм ээ. Тэгэл байх. Тэгвэл одоо найз нь ч гэсэн одоо аавж харуулаа нөхрөдөл ундураад биес дурдж ярьж илээдэг. Айхтар сургууль одоо соёл боловсрол гэж яагааг ч гэсэн яг хүнтэй яаж харьцах уу, хаана идэж уух уу, суух уу, босох уу гэдгийг мэдрүүлсэн байдаг юм байна. Тэрний ачиж бид нар бас мөр бүтэн хийж татгалаа үдээ зэрэгтэй явдаг болоо гэж боддгийн найз. Тэгээд яагаад чамайг бас сошиалд ингээд хүмүүстэй юм хаваалцдаг вэ гэдэг чинь бас бусдтай энэ сэтгэлээ хаваалцаж одоо би ганцаараа энийг ингэж бас биелүүлэх гэж хөөцөлж явах шээ. Олны хүч олонгүй талаа гэдгээр хамтраад ингээ явах юмсан гэсэн санаагаа л хаваалцаад байдаг болов нөлөөлөх юмсан гэж боддог болов гэж ойлгоод байдаг зөв үү? Тэгэлгүй ахаа. Одоо нийгэм маань бас жоохон одоо зөвхөн би гэсэн үзэлтэй хүмүүс бас жоохон дийлэнх байгаад байгаа юм болов 50% ч юм болов тий. Тэгээд яг хаа энэ дэр шантрах үе надад гарч ирсэн. Би 16 онд одоо ингээл хүн туслаад хүүхдүүд ядарсан зүдэрсэн хүмүүс туслаа явахлаар тэр миний ойр авьяа айлын хүмүүс хүртэл
чи 16 оны сонгуульд дэвшигч байна гэл ингээд эхэлдэг байхгүй. Нөгөө манайхан чинь юм өгөөд ингээд метан дээр хүртэл тийм ээ. Нэрээс хийлээд өгдөг ч юм уу. Нэг тийм байдал руу орцсон. Тэгээд яг чи ээжгээ хажууд амьдарч иж одоо хинд юугаараа тусалдгийг тий нэг шавар байшинд амьдарч иж гэдэг юм уу. Янз янзын хил ам зөндөө ирдэ штэ. Тэр болгоныг бас даагаад явна гэдэг чинь бас чанга штэ. Тий. Дотоод хүмүүнд бол өөр бодолтой, өөр зорилготой байгаад байдаг. Бидний чинь хүүхд байхаас нүнтэй юм хаваалцсан. Хүний алга дээш нь харуулаа гэдэг ингээд хүмүүжүүлсэн. Найзнаас харуулаа төрж өссөн. Ер нь бол өмсөх зүүх идэж ухаан хүнтэй хаваалцсан сураарай. Олонтой явахад алцахгүй хүмүүн гэж л захидаг байсан шүү дээ аав ээжээ захиас. Тэр зарчмаар бид нарыг амьдраад байгаа явуулна. Яг түрүү өөрөөр жилдээ үнэн л дээ одоо яг нөгөө миний бие үзлээг өгсцэн хөршний холбоо хамтаараа одоо хөгжих те энэ тал дээр баг болчлоо шүү дээ бид нар ч сайдсан мууцсан ч дороогаар өрөөл танилцдаг хэдэн минутын дараа нөхөрлөл явдаг ийм үе байлаа шүү дээ. Тэгэхээр яг энэ бас нэг давуу тал хүнтэй ийм нэг хайртай бай, дулаан бай, сэтгэл дэвсчээ гэсэн санаагаар ер нь хуваалцаад ингэж найз нь хараад идэг. Тэр нохоо гэртээ аваачаад эрхлүүлж байгаа тэр харахлаар өөр хайр үрээд байгаа байхгүй юу? Тэгэлгүй бах одоо тэр амьтан хайрлна гэдэг чинь бас хүний амьтан хайрлаж байгаа юм чинь хүнийг илүү л хайрлаж шүү дээ. Тийм ээ. Тэгэлгүй бах уу? Тий. Тэгээ одоо эрт дээр үеэс одоо манай монголчууд ч одоо нүүдэл тосоод сайхан одоо нүүдэлтэй бас ядарж байгаа бах тийм ээ. Цайгаа бариад, идэгээ бариад ингээд тосоод цайлж дайлдаг байсан. Одоо тань руу нүүж явсан хүртэл үзэл бич бас мэлмрүүлдэг юм шүү дээ. Одоо харахад бол нэг сахалтай нөхөр байгаад идэг. Тэгээ цаагаараа бол тэр харагдах өнцг нь шал өөр, дотор өмнө нь бол бас нэг зам дагуу нэг настай хүн хүүхэд аль болох тусалчи тий бас нэг 500 соёл өгчи. Тэгэл одоо чинь энэ хэцүү болчиход шүү дээ. Удамжинд одоо явж байгаа хүмүүс чи тоохгүй тий. Бараг л дээгүүр нь алхаж явчих гад гэдэг. Тэр болгон дээр очиол ингээл яасан хийсэн ингээл гац нэг одоо нийгэм чинь бас нэг хүнд нэг сэтэл өгөөл гэсэн үднээс түүнээс нэг поп руу доош байхгүй тий. Хүнээ сэтгэл дээр гээч өгш гэсэн санаа яваад байгаа ш чинь бол. Ер нь настангууд тусалж яхад одоо жамд хэлжсэн сайхан ер бол урмын өгнүүд байгаа шүү дээ. Эмээнэр бол нэлээд анган талтай. За өвөөнөр бол тас идэл хилдэг те. Сайхан тийм сэтгэл хоногссон тийм нэг үе байна уу? Настангуудаа зөндөл тусалж байсан шүү дээ. Байл байх. Миний хөөстө буян дэлгэрсэн үү байна. Эмээгийнхаа насыг аваараач гэдэг юм уу тийм ээ. Сайхан шүү дээ. Одоо би тэр 108 настай эмээ тэр морингийн даванд байд. Тэгээ би бас сайхан увсын тийм гар эдсийн нэг эсхий дотортой гоё гутлаа олж билээлээд тэгсэн чинь хөөрхөн 108 настай ухаан сандаа ирүүл байгаа байхгүй. Миний хүүд нэг 42-аар зүрийн гутал гэж байгаа байхгүй. Тгий эмээгээд тэгсэн танаа хүү чи баг хүү гэж байгаа байхгүй. Хидтэй гэсэн чинь 63 настай гэж. Баг хүү. Тэгээд нөө өгтөл үр харам гэж тийм ээ. Тэгээ би төд бодлого эмээг хүслийг биелүүлсэн. Хүүд нь сайхан моолготлаа авч нэмээч ингээ гараараа нөө цаа харахгүй өөрөө бас залуудаа ингээд гутал гараараа ижсэн байгаа байхгүй. Тэгээд ингээ барьж үзээд ястай гоё баярлалаа миний хөөгээ татаж өмсүүлээ. Тэр болгоноос би ингээд гоё энерги аваад тий. Тэжигдэх өөрши ерөөсөө хөж орж яадаг тий. Өсөхгүй, ядрахгүй, цангахгүй хизээ хоонд орой хоосон өнжцсэн биш дээ гэдэг юм. Юм идэг өдгөө батцсан. Тий. Сайхан шүү тийм мэдрэмж. Тиймэрхүү л би тэр хөгшин дээр готлоороод очих харж ирсэн. Тэгээд за ястай нэг нүдэ олж дээр мэдрэмж гэдэг чинь тэр байхгүй юу? Бид нар чинь бас нэг аав ээжигээ ингэж юмсан гээд байдаг боловч ажил төрөлөөр гэр үр хөхт гээд ингээд төдийлэн анхаарал тавихгүй мартсан л байдаг. Тэгээ найз нь ч гэсэн бас гэр бүлийн хамтаа битээрээс боломжоор бас хөөтөн тустай дэмтэй багчуудаас ээлтэй явдгийн. Тэгэл энэ эхнэр анлиг за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аав ээжгүүдээр очдог. Одоо 12 сард найзнаас бяцхан гацуур гээд гацуур мочгүй хүмүүс зөндөө байна. Тийм шүү дээ. Амьдралдаа биелэг авч үзээгүй хүмүүс. Ингээ нэг хэдэн хүмүүс байлуулах санаатай. Тэгээ сая энэ сошиалараас нэлээ явлаа шүү дээ нэг 5 хүүхдийн асуудал. Өөрхийн аав ээж нь ч залуугаар ойрхон болсон байна. Тэгээ нэг бас залуу хүний хувьд бас яаж хаанаас мэдээлэл авав. Тэгээ энэ талаар яагаад үл
нийгэмд ингэж ил гаргаж дуурахгүй л болвол чимээгүй л өнгөрнө. Тэгээ хөөхий нөгөө хорвоогийн замаар эцгийнхэн бурхан болсон ч хүн өөрөө хөв тавилангаа хүнсээ хатгаад ирдэг юм а гэдэг шиг 5 бага насны хүүхд болцсон. Энийг ингээд бас нийгэм гаргаж ирээд холболтыг явж байгаа найзаараа бахархаж байгаа. Энэ талаар мэдээл хаанаас өгөөж байгаа дэлгэрүүл яриул. Харин тийм ээ тэр өнөөр харамсалтай хэрэг болсон. Одоо ядаж аав нь ч юм уу ээж нь ч юм уу байсан бол өөрөөсөө тийм ээ аль нэг нь тэгээд 4 сард ээж нүүд болсон гэд ярьж исэн тэнд өдөг одоо тэр өөд болсон эхнэр нөхөр хоёрыг ажилуулдаг байсан залуу өөр дөр ажил хийлэгдэг байсан. Тэр залуу тэр биологийн лам хоёр ажлын хөвдөлд нь явж исэн. Тэгээд галаа одоо энэ маа биологийн ингээд нэгдээд бас ингээд хандивын зарласан чинь газар авахгүй наа. Яалч хүн туслах хүмүүс ингээд бүтэнчин ялах хүмүүс байна гэдэг. Тэгээд би ч тийм чинь зүгээр гараа өргөл явна шүү дээ. Тэгээ сонсчоод тэр чин за над руу чин тавтахад ярьсан. Тэгээ тавтахад би очих чад оройтчод. Тэгээ шууд ах сайн өглөө нөгөө өрөмтэйгээ тавтахад ярьчаад ах сайн өглөө шууд заалгаад газар дээр нь очсон. Үнэхээр хүнд нөхцөл байдалтай. Нүдэлтэн л. Тий. Одоо тэгэл тэр жоохон 2 настай охин чинь шууд миний өдөөс ингэ сар байгаа л тий. Аага. Хэрэгтэй хүн арахлаар л ингэ сарвадаг. Тэгээд одоо 2-оос 12 насны 5 хүүхэд бүтэн ч хоцорцсон. Тэгэл одоо ханд уугал шууд очоод шууд бичлэг хийгээл ханд уугал эхэлсэндээ тэгээд одоо өнөөдөр 9 дэх хоног нүү 10 дэх хоног нүү. Тэгээд ямар ч байсан олон түмнийхээ буйнд олонний хүччээс олонгууд алла гэдэг чи үнэ юм байна. 86 сая гарын төгрөг цугларсан. Өөзөө. Тий. Тэгээ одоо нэг 2 өрөө байр аваад нэг орчин нөхцөлийн нэг сайхан болоод өчөйгээл ингээл зүтгэл явж байна. Тэгэл. Аюулгүй байдлыг хангаад өгч 5-5 хүүхдийг одоо ингээд нэг тавтаа тухтаа болгочвол ирээдүйн Монгол улсын нэрийг гарах ямар том тамирчин те ямар том урлагийн хот ямар том улс төрж байгаа бид мэдэхгүй шүү дээ. Хүн амьдарж байгаа орчмоос нэгж байгаа савнаас ич хүчийг аваад заяа төөрхөнд байвал тэгээ зургаараа бас сэргээд явчихдаг. Энэ асар том нөлөөлөл юм болно. Хандлага байхгүй юу? Манай хамт олон ч гэсэн бас энэ талаар мэдээлэл харчаад бас энэ хата нэг уулзах юмсан ярих юмсан гэдэг. Бас энэ хэд биднээс телевизээр адаг хүмүүстэй ингээд бас нийгмийн хариуцлага өгнөнд бас энэ талаар бас мэдээлэл дуулгаад бас 80-ны хүрээнд дуусгасан оролцсон юмсан гэд хамт олон дээрээ хэлсэн чинь өө анзаах тэглгүй яах вэ та. Тэр ахыг үрээч дуудаач гэд манай хамт олон бас сэтгэл гаргаж одоо нөгөө юу байна түүгээрээ гэдэг шигтэй чадах юм байна. Тийм болоод хувцсанаар аваач өгөөд хэдэн өөрхөн хүүхдийн тоглоом өгөөд тэдний баярлж байгааг хараач. Тэгээд чамаа тэр өгсөн дээр нь бангадаа тэр нэг бандыг өгөрж байгааг хараад нэр хүмүүс цаана наана нэг юм нэг баавартай харагдаж Монгол ирчүүч хүүхдэд цаагаар нурчдаг байхгүй. Тэгээ чамааг баг өрөвж байгаа байхгүй. Өөрөө гараагүй өрнө. Тэр хүний шарыг заа чи ингээрээ тэр унтж байгаа дүүгээ босохоор ингээрээ ирэхэд ингэ чинь яг нөгөө эцэг хүний юу бол сэтгэлд нурж байгаа юм. Нурлаг байх. Дотроо л өмөржлөө ба штэ тэр хүүхдүүдийг хараад одоо ирээдүйн яана 5-5 тусдаа гэр бүл зохион 5 тэглэг байх 5 айл гарна. Тий 5 айл гарна. Тэгээд тэр 5 айлч үржин өснө. Тэгэхээр одоо эн чинь бас 5-5 хүүхдийг бас нэг орчин нөхцөл гэдэг юм чинь байна. Амьдрах тийм ээ. Гайгүй орчинд өсөөд торноод нэг зөв тийшээ хүн болчоосоо гэсэн үднэс л одоо. Тэгнь. Сэтгэл зовнол эцэг ихийг бид юугаарч орлож чадахгүй. Тийм шүү дээ. Тийм ээ. Их орныг бас юугаар сольж чадахгүй. Яг үүнтэй адилхан. Тэгээ одоо яг анхдагч хүний хэрэгцээ болвол орон байр айдгуутай аюулгүй байдал. Мэрчүүд гэсэн бид нар гэр орондоо нэг айхтар алт мөнгө цуглуулаад нэг амар том хаус барих гээд байдгүй шүү дээ өөрхий. Санаа нь бол нэг хайрлаа, халамжлаа, хамгаалъя гэсэн нэг юм гурван л үүрэгтэй. Тэгээ ашгүй энэ сар чинь бас нэг хайрлаа, хамгаалъя гэдэг хүүхдээ аян заргалагдсан явж байгаа юм байна. Улс даяар. Тэгээ энэ аяны хүрээнд мэдсэн юм шиг ингээд чи бас тэр хиттэй холболт хийгээд авлаа. Тэрний хоёр хүн ч ясаа ачтай буйнтай. Эндэж одоо бурхан болоос орчин өнгөрөөд удаагүй байгаа юм биш зайлвал. Удаагүй 10 он. Тий. 7 сарын зайтай ингээд. Тэгэхээр монголчууд бол үнэхээр ихтэй, хүчтэй, юмыг босгож чаддаг, нэгдэж чаддаг ард түмүүдийг харуулдаг. Сая дээр Дарима гэдэг охин дээр бид нар харлаа шүү дээ. Автга амьдрал охин тий 200 гаруй сая төгрөг цуглаад байранда орцсон, тавилгаа танилцуулаад
автога видео кол хийгээд өчтөр байраа зураг танилцуулж чинь. За энэ баярт мөчч гэсэн удахгүй 5 хүүхдэр манаас биелээ болоо тий. Гарын 5 уруус ингээд нэг салж бутраачихгүй хөөрхи имэн бас нэг малж жагаад 6 жилийн дараа бараг тэр хүүхд 18 нас хүрэх юм уу? Том нь. Тий. 12 дэх хэрч. Тий. Бас болоогүй шээ. Болоогүй. Тэр болтол одоо тэгээд нэг сайн хүнд одоо хоёр талын ах トゥ нар тийм ээ. Бас нэг боломжийн нэг өвчин зовлон тусчаад харын даачдаг. Хариуцлагатай 5-10 цаасын гаргаад эмчилждэг. Хүүхдийг аюулгүй тэр сургууль цэцэрлэгтэн зөөчдөг тийм ээ. Тэгээ эрэхт нь гэр оронд нь аятаа тогтоо байлгачдаг тийм хүн талд нөгөөсөө хуулийн байгууллагаар орж явах юм билээ шүү дээ тэр чинь. Тийм. Аль боломжтой талд нь өгдөг. Мэргэжлийн баг дээр гарах бах. Тий. За галаа ингээл янз бүрийн ингээл үйлдэл хийх гэл явж байхад сэтгэл санаагаар унах үе гарнаа. Ганцаардах үе гарна, готрох үе гарна те. Ямар үгийг өөртөө хэлж гэн. Яаж хүчийг босгож сэргээж гэн өөрийгөө. За би ер нь ингэдэг. Одоо амьдрал зөндөөл юм тохиолдсон шүү дээ. Баярлал, хүнлэмж уйлна. Тэг нь бас нэг аавгаа санаад, ээжигээ санаад манай ээж чинь 2023 онд 78 өрөөд боллоо. Манай ээж хоёр гайгүй өндөр наслаа. Аав маань 16 онд 80 өрсөн. Ээж маань тэгээд 7 жил 87 өрсөн юм байна. 7 жилийн дараа 7 жил одоо ээжийнхээ хажууд аавгаа би бас сайн баярлуулж чадаагүй байхгүй. Яг нь миний баярлуулсан мөч болохоор аавгаа хажууд архиулгүй, архи амсалгүйгээр би 6 жил хажууд нь байж байгаад миний аав нүдэнсэн өөдөлсөн. Нэг байгуулсан гавьяан л тэр. Тэгээд бодоод ээжийнхээ хажууд бол би яг 13 жил архи уухгүй байж байгаад би аав жирд амлсан л та. Ууж исэн урд нь 7-8 жил уусан. Тэгээд ер нь аав манд хэлсэн байхгүй. За миний хөөчи айлын баг. Миний зүрх чиний төлөө зохилж байгаа шүү. Тэгэл тэгэхэд би бас л огшоод ингээд самсаас ярихрал. Тэгэл би чинь за ер нь болохгүй юм байна. 2 ч удаа аав жир дээр нэг согтуу орцсон юм аа. Нөө нэг дэвтээ нэг арих гэж үүдэн шүү дээ. Байна тий. Цуг уус хүмүүсээс маш их шалтгаалдаг. ууж болохгүй арх, уулзаж болохгүй хүмүүс, сууж болохгүй газраа гэж тий. Яг тэр зарчмаар нэг удамжинд явж исэн бас нэг хэдэн нөхдүүд төр удамжинд үзэхдээ таарад нэг тал арих гаргаж ирээд хийгээд өглөөр нөөдгөө би нэг жоох ууц явж исэн. Нимж уугаал. Тэгэл ерөөсөө юу гэж мэддгүй юм лээ. Сонин. Тим арих байна. Тэгээд би ааж өр дэргээ согтоо орж үзээгүй байсан хүн 2 удаа согтоо орсон. 2 удаа би зүүн өвдгнөөс нь сүгдэж байгаад айдас аваад би яг хизээч архи уухгүй гэж амлчаад тэрэндээ хүрч чадаагүй дөхөө. Тэгэд 3 дахь гэж байдаг юм бэл. За 3 дахь гэж байхгүй шүү. Ял өөртөө маш их ярьсан. Маш их тэмтсэн. Ерөөсө дотор нь тархил ерөөсө за чи ааж өөртөө юу гэж амллаа. Тэ. Чи энэ амлалтаа зөрчил юм бол чи хүн биш. Адус. Өөртөө ингээл яриад маш их тэмцсэн. Тэмцэж байгаа шүү дээ. 3 дахь би уулгүйгээр ороод би яг одоо ингээл уушлуугаал би дахиж хүүхдлээ таярыг те өөрийгөө ч гэсэн ингээд хүүхдлээ арих уухгүй ааж хоёр мань уушлаараа гэдэг. Тэгэл одоо 12 онд би тэгж хандаад ангаар өгөөд тэрнээс хойш уугаагүй. Тэр уухаа бүснэн нэг хитгэн одоо сар 7 хоног эдэртэй амар хэцүү. Тий. Архины найзууч нь дуудана. Янз зүйл. Юу ярьж байгаад хэрэг орчваа. Тэгээ зөв шүү дээ. Зөв. Яг найз нь ч гэсэндээ юу нуух вэ? Бас л 12 онд л энэ хор зурсаас татгалчихлаа. Бас лалон залуунаас тэр үе ирчүүдийг одоо тойрог ууш дайраал гарч ирсэн. Нийгэмч хэцүү байлаа. Яг үндсэндээ бас 12 онд зогсолт хийгээд эрүүл саруул байж байгаа би бас аавгаа бурхны орнолоо явуулж ирсэн. Тэгээ аавгаа нутагтай очиж оршуулчаад ээжийнхаа шалиг очиж олоод үл мэднэ сөгдөж сууч хандгалж ирсэн юмсан. Хүн ингээд бас татгалцаад хичээгээ явж байна. Одоо хэдийн хэмжээ хүртэл мэдэхгүй байна гэд тухайд нөлөөс унгаал сөгдөөл сууж хэлээ. Тэгээ одоо 14 дэх жилийн эрүүл үзээд. Энэ ямар сони юм бэ? Өөрөө ингээд хоёулаа яг чацуу юм байна. Тийм байна. Сая яг 1 жил архинаас татгалцсан байна тий. Тий. Ер нь бас
архинаас татгалзах санаа ч гэсэн боёо яг адилхан байна. Тэнийг он Аав ээжтэй бас ингэж амлалт өгч хичээе. Энийг новшин юмнаас болё. Одоо бас нэр ухаар яс уурахаар гэж бас хойж үр удам залгаж штт. Үүнээс хойш энэ хар усыг бас гэр оронд оруулахгүй яа гэж хичээж эхэлсэн ш найзнаас. мондөг байна. Тий. Баяр үргээ. Баярлалаа найз тайцсан баяр үргээ. Одоо бид энийг их багархаад юм уу гайхуулаа ярьж байгаа юм биш. Энэ хүний амьдралд байдаг одоо ч нийгэмд айл талбан газар хаа газар энэ ууж идэх асуудал байна. Гэтэ залуучууд энэ дээр зогсолт хийгээ те бас нэг бие хаа эрүүл саруул хэд хөрөнгөтэй элэг бүтэн үр хөвгтэй амьдарч байгаа дээр бас зөв зохистой хэрэглэв сайхан байна. Хэрэглэж чадахгүй бүр болцсон дээрээ. Тийм шүү дээ. Тийм л төрлийн ундаа юм байлаа. Тэгээ явах вэ найзнаас сайн муу газраар явлаа. Дээшээ доошоо орж үзлээ. Тэгээ сайхан хайн ижилтэй болоод одоо хоёр охинтой бүрхтэн л амьдарч байна. Хоёр хүргэн манад хэрнэ. Тэгэхээр нэг өгшин жижиг өвгөн нэг астайхан сууж ивэл тэгэл хайтай байлгүй л гэж бодож байгаа шүү. Тэгэл байх. Далаа маань хэдэн хөхтэй? 4 хүүхэд. За 4 хөхтэй. Баг нь. Баг нь одоо 5 настай. Цэцэрлэг. За жидвэр цэцэрлэг тас хүн зөөд хэмэж тойлоо. Зөөлгүй байх. Тий. Зүгээр их ажиллаа хийгээд. Тийм шүү дээ. Хажуугаарнаас ард түмэндээ тустай нэмтэй байчих гад. Тийм ээ яг эндээ бас зовлон үтсэн хүмүүс бас мэдрээд идэгин. Илүү жилч юмсан, юм хаваач юмсан гэдэг яг энийг хүсээд идэх. Дөрөв чи яриандаа дурдсан шиг бас сайн хажуугаар саар гэж ингээд нэг амтнд дэмтэй тустай явах гэхлээр энэ авсан юм байж магадгүй. Тэр нийтцсэн байж магадгүй гэдэг ингээд ховж ив жижиг шажиг юм явж л идэх. Би бас энэ дээр анхуулах найзнаас эмзэгэлтгэл хийсэн. Болчдөг ч юм уу гэж бодож байсан үед байдаг. Ер нь тэгтээ боллоо гэд би шохирохгүй л дээ. Гэтэ миний дотоод хүн өөрөө айгу хүчтэй байхгүй. Чи бид нар одоо даваа тал нь эндээс бахархлыг авч чаддаг. Бас нэг үр хөвч хань ижил хаваарынхондоо нэг нөлөөлч юмсан гэж хичээгээд байгаа энэ байдлаа бид нар өөрсдийн сонгосон амьдрал байхгүй. Энэс тас үлцээсэнд маш их баярлалаа. Амжилтыг хүсье. За 5 хүүхэд маань ер нь бол өчигдрийн тэнээ тэр байдлаар бэлэг авч хөцөндөө бахархалтай ингээл эр хүнээр аргагүй нэг орон зам тутаж байгаа юм шиг харагдчихлээ. Аав ээжээ хүссэн мөрөөдсөн тий. Одоо зарим нь бол учраас мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ өөрөө. Ороод ирэх юм шиг хүлээгээ сууж байгаа шүү дээ. Айлгыг үйл явж байгаа одоо ер хэцүү. Тэгээд би түрүүн өөрөө асуусан ирчгүй чаанаас авд юм бэ гэд. Би бол нэг ингээд бөөмөө лам гэд нэг яваад байдгүй. Одоо энэ богд уулан дээр миний авч 73 настай байсан. Миний хөөний 3 чулуу гаргаад нэг аваас очих гээд билээс нөгөө яваасан. Өөрөө явж тухай амьсгаад. Тэгээ би нөгөө 3 чулуу барьж гараад тэр дээр нэг аваа босгоод нэлээд том аваа. Ирч хүчийг тэндээс авдаг. Тэндээ очиж. Улирлд нэг гараад хямрын дарцыг хийсгээд тэр одоо байгаль тий уул устгаа харьцаад сайхан бас нэг эр хүн байна да. Тэнд чин тэр уулын ороод ирж салхилж байгаа шүү дээ. Тэгэл байх. Тэр сайхан салхиар амьсгалаад арц үжээ өгүүлээд тэнд тэгээд нэг том аачгүй зөөлөн боо ингээ үүлээ гэж шуу идэж тэр чинь бас нутгийн савдаг байна сүүгээ өргөчнө. Тэгэл тэр оонор арчаал нэг хямар сэрэгдэг дээ. Тэр тэн дээр гараад нэг сайхан би орилж үзээгүй л дээ. Цаанаас нэг аав чинь хамгаалт тийм нэг энерги уулзаад байгаа шиг тийм мэдрэмж авна шүү дээ. Энэ юм хар дарстаа чинь тэмцэж явах найзнаас ганцаард нь нэлдүү өвөнд урамшин гутран тэгэл хаазуул төв аймаг орох юм. Давхич нь. Тэгэл нөгөө төрж өссөн сургуулийн ажлын Санданбаатарын хөшөө гэж идэг. Тэн дээр гитараа тоглоод нөгөө тамхи байгуулж авал тэгэл сайхан нэг аав ээжтэй уулзсан юм шиг. Хов зөгчөд ирж байгаа юм шиг. Тэгээ баярлснаа ч уулзаад ирж байгаа юм шиг. Тэгэл нэг сайхан тайвшир найз нь л хүч явдаг. За яг хөө эзэн түрүүнд дурдж чинь бас ингээд 5 хүүхдийн маань талаар сошиал дээр сайн анзаарч бас алдар зохлон гишүүн дээр ороод бас нэг уулзсан бичлэгээ дээр анзаардаг шиг боллоо. Бас бид ингээд энд зөвхөн иргэн хүмүүс ингээд хоорондоо яриад байхаас гадна төр захиргааны хүмүүс шийдвэр гаргах түвшний хүмүүс энийг нэг олоод харчвал илүү үр дүнтэй болоо. Цаашдаа сургууль соёл, эрүүл мэнд чиний дөрөв ярьж байгаа шиг. Хамгаалт. Элдв тол хүмүүсийн залинд өртчих вэ, мэхэнд орчих вэ. Айлгой байдлаар сарнчих вэ. Бас нэг охин хүүхэд байна тий. Ингээд их зүйл холбоос үүсэнд найз нэг баяртай байгаа. Энэ талаар чи ямар бодолтой байна? Баярлалгүй байгаа. Одоо тэгээд төрийн дээд албан тушаалтангууд одоо ингээд туслая дэмжигээд одоо олон түмэнд ярьцсан. Одоо эр хүн бол ярьсандээ л байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгээ би найдаж байгаа итгэж байгаа. Тэгээд энэ одоо сошиалор
одоо ингээл инфлюенсер нэртэй хүмүүс ч одоо бас нэг олгч юм баг би горьдсон. Тий би бол одоо ингээд ганцаараа тэр рекорд гэ сайтын 2 залууд маш их баярлсан. Тэр цахим цэгмэнгээ сайтын охинд бас их баярлсан. Одоо тэгээд энэ тод мэдээ цэгмэн сайтын дүү өчтөр нөхцөл байдлыг хараад хөрх юмд өөрөө өгүүлж гадал. Тэгээд галах амар хэцүү юм аа. Би одоо ингээд ямар ч төрийн ордон руу орох би ийм эрхтэй хүн байгаа маа. Тэгэхээр тэгвэл ахын доо ороод тэр одоо тойргоо сонгогдсон гişүүд хилээд үзээрээ. Бас үнэлж тий. Илүүдэхгүйгээд. Тэгсэн чинь өөр юмд өчтөр надтай би одоо очиж уулзсан хүмүүс ч түрүүн би төрийн ордон руу орж ийн хаа гэд. За амжилтгээл тэгсэн. Тэгээд ороод уулзаад бас нэг хариу авсан бэлээ. Баярлж байна, баяртай байна. Тэгсэн найз нас төр өслөгийг харсан. Хүн чадахаар ш. Би чамайг тэгэл тэнд нэг хүн 300 өгнө гэж байна. Энд нэг хүн 500 өгнө гэж байна. Гэл очиод тэгэл өөрхөн бичлэг хийх газараа хийгээл те. Хийхгүй газараа хийхгүй ингээм чадахаар ш. Бид нар ч. Найз нь ч гэсэн бодоол сууж хэлээ сая. За ямар ч байсан байрандаа орсон ч бай, гэртээ байсан ч бай. Гацуур бариад очие. Та хүүхдийн бэлэгтэй очие. Хоёулаа инкүү. Гацуур барихаас өвлийн өгний хувцас байгаа надаа. Тий харин. Тэгээ шинжилээр хоёлоо тий 5 бэлэг аваад одоо байранд орсон ч бай хаач байдэн тий бай газар нь имээд нэг сүү мүү ор зүрий жоохон аваад тий өөш ингэсэн нэрээ юу өврангаагаас нэг хүн ижний үхрийн даахаар алсан. Ямар хөрхөө. Тэгээд овсаймын тис сумаас манаа сумаас За. тий манаа бас фейсбүүкийн найзууд 2 хонь явуулъя гэсэн. За. Тарган 2 хонь явуулна гэдэг өчтөр олгодсон. За. Хөвсгөлөөс нэг хүн олгодоо бас нэг хонь явуулъя Гүн гэсэн. чин хүн идэж уужил амьдарч шүү. Тийм шүү дээ. Тийм биз. Би өөрөө бүр баярлаа. Хөлжингөө энэ хүүхдүүд хооллох юм байна. Би одоо ингэж тэр хүмүүсийн өврангаас цаашаа 120 км-ийн уулнаас ингээд портертой өхөр малаа хийн өвөл хэцүү шүү дээ. Тэр мал хараа Тэгэлгүй байх. одоо хариулж харж байгаа хүмүүс ч. Тэгээд тэрний хажуугаар зааваагаад өхрөө тэнд хийгээд аваад хот оруулж ирж өгнө гэж байгаа байхгүй. 700 км. Тэнгууд би хэрэггүй би тосъё. Наанаас. Би 430 км аваад өврангаа төв орч. Төвдөр нь би тэр өхрөө чинь авъя. Би таадаг ажил удмааргүй байна. Та нар санаа ажиллаа. Тий өнөөдөр ичний өхөр чинь юу вэ? 2 саяас дээш 3 сая маяг гээл байж тээ. Тал адилхан амьдарч байгаа юм. Тий тэр хідэн жам аахгүй. Ер нь хүний сэтгэл Хэлгүй байх. Тэгээ би бас нэг фейсбુક дээр за нэг хоншортой залуу үл нэг бензин тосоо гаргачих. Машинаа гаргачих. Та нар ан аав явахлаар явдаг юм билээ. шүү дээ яг үнэ. Тэгээд ингээд надтай тэр 5 хүүхдүүд ингээд Хоолыг төхөлөд өгч. өвлжөнгөө идэн буян шүү. Гэхдээ чинь тулга гэдэг манай найз ахгүй. За. Энэ Борнуурт бас юу газар тариал ирхэлдэг. Найз нь яваадаг юу гэдээ доор бичсэн гэсэн. Асуудал. Тэгэхээр нь би өчтөр хологдоод чи бичсэн гэсэн чинь явах юм уу гинэ. Гэхдээ би гэртээ шүү гэсэн чи би явах юм баха 22 дээр чам хүлээгээд шүү дээ. Тэстэ санаа навч нэг заяан дүршнэ гэдэг чинь хүүхдүүдийн зураг зэрэг магадгүй бурхны орноос ээж аав нь харж байна. Тэдний бас өөрхөн хайрын ивэл хүн холбоо сүн холбоо гэдэг цаанаасаа л холбоотой байгаа. Тэгэхээр найз нь ч гэсэн ойр зур машин дээр хэрэгтэй болох яаралтай үед наашаа цаашаа тавихд бол асуудалгүй билэн. Манай гэр бүлийн хүн бас энэ тал дээр байнгын дэмжиж ийдэг. Бид хоёроос ингээл одоо өөрсдөө хэмжээнд найзтай хэмжээнд уриалал байнга сайн хийж ийдэг боломжоор. Тэгэхээр нэг хоёр хүний энэ дуу аваа хүч бол бас зарим үед сулдаад байт юм байна. Тэгэхээр ингээд одоо юм тул сошиал хэвлэл мэдээлэл хөгжсөн билээ те. Ингээд энэ л бас орж ирж энэ мэдээлэл хуваалцах нь зөв юм байна. Сая галаатаа ингээд нэвтрүүлэлт орох чахт анх удаа юм ярих гэж нөхшөө. Яана гэд хамаагүй шнэ бидний нөгөө ярилцлагын агуулга те дотоод мөн чанар мал чухал. Хүмүүс бид сайхан мухаа харагдтаа гол нь бишээ. Тэгээд найз энэ сайхан ажил үйлсээ бас үргэлжлүүлэн бас хүчтэй байгаараа. Хоёулаа бодол санаа нэг зорилго нэгтэй юм байна. Ингээ нэг Монгол 2 залуу байхад цаана 20 залуу байгаа, 200 залуу байгаа. Ингээ нэг аав нар залуучууд те санаа нэгтэй, дуу нэгтэй ингээд байвал бас Монголын өрс бас амар амгалан хүчтэнхээтэй хэрэмгэхгүй гэр бүл илүү хүтэн сайхан амьдрах юм гэж хараад байгаа. Тэгэлгүй баг. Тий. За найз маань залуучуудтай болон бас ер нь Монгол ирчүүд хандаад бас нэг хэлж юмсан гэж бодож сандаг ямар зүйл вэ? За одоо манай монголчууд бол үүх түүх ихтэй, баатрууд ихтэй тийм ээ. Ямар ч дайнд дулаанд орсон Бахарх зүйл сэтгэл зүй өндөр ялна гэсэн ялдаг. Тэгээ хааж очсон аргаа болоод амьдрчдаг.
Миний монголчууд бол мундаг шүү. Тэгээ одоо энэ хорт муу зуршлаас холоогоороо эхнэр хүүхдээ хамгийн нэгдүгürt одоо хайрлж халамжилж тийм ээ. Сэтгэл зүрхээ зориулж байгаа залуучууд өндөөл байгаа сайхан. Хорт зуршлаас холоогоороо мөрөтэй тоглоомоос холоогоороо арх дарснаас холоогоороо эрүүл байгаараа хэлсэн ярьсандаа хүрдэг байгаараа цагаа барьдаг байгаараа яг нь. за тэгээд ядарсан нэгэндээ тусалдаг байгаараа тий өрөвч нинжин сэтгэлтэй байгаараа гэж л захиа да. Тэгсэн байхад одоо цаастай амьдрал бол өөр аяндаа сайхан дэлгэрээ явчихнаа. Хэний ч аав, хэний ч ах, хэний ч ихч дүү алдаж онох юм байна. Адилхан монгол хүн, адилхан монгол зос гүйж байгаа. Тэгэхээр ингээд дэм дэмтэй бай, галагаас үрлэг авч сүлэн авч хүрэлцээрс маш их баярлаа. За гарын 5 гурав шиг 5 хүүхд юм байна. Буян заяа дэлгэрэх болтугай. Монголын ард түмний буян заяа ихээ удахгүй сайхан шинэ байранда ороод хадгаа зүгээд ингээд бас уйлаа сүгээрж ороод идүү хүүхдийн зулаар өнөрлөх мөч ойрхон байгаа ах найз чинь найдаж байгаа найз нь. Тэгээ ойл яг хайхтар том жиптэй штэгтэй байгаа оноо дарамсахгүй насаа шашаа дахиад яваад өгнө. Шинэ жилээр хэдэн хүүхдээ сайхан баярлуул найз нь бол бүр тэнд бэлтээ шулууд зүгээр очино. Тэгээд ингээд олон сайн үсээ энд бас нэгдэж хамтарч бас хүүхд залуучуудаа бас зөвлөгөр дуурайлыг үзүүлж байна гэж хүсэж байна. Тэгээ найз хаан гэр бүл болон танаа аав одоо өдөө бурхан болсон ч гэсэн те ингээс хүүгийнхаа хийж байгаа үйл энэ сайхан замлыг харж байгаа. Би бас аав ээж маань бурхан болсон ч тэгж тэдэндээ үйлчилж байгаа харуулж байгаа те ийм зүйлийг гэж хардаг. Түүнээс бид одоо нэг олон танигдах гад юм уу бусдад нэг ингээл гой сайхнаа харуулах гээд байгаа юм биш шүү дээ. Зовлон жарлаа хуваалцаал явж байгаа юм л зүйл. Ингээ найстаа сайн сайхны хүсье, амжилтыг хүсье ингээд удахгүй 5 хөрхөн маамагийнхын шинэ байран дээр уулзтыг та. Би баг өөлөх хаа. Өөлөх цаашаа болно шүү дээ. Тэ нэг сайхан хуурчаа бэлдээд уртын дууцаа бэлдээл тэгэл очиж шүү дээ. За найзгаа ингээд ариун цагаан үлсэд бас баян улам их амжилтыг. За ингээ урилгын минь авч нэвтрүүлэх хүрэлцэн ирсэн найздаа баярлаа. За Монгол хүн бас гэрт ороод гарч байгаа зочны алгыг дээш нь харуулдаг уламжлалтай. Галаа маань их сонио бас нэвтрүүлэх хэрэгтэй. Ойлаа Монгол үндэсний хувцастай орчих болох юм уу гэд. Ойлаа Монгол цамцчлаа бас. Ард түмнээ хүндлээд, үзэх сонсогчтой хүндлээд сүг таргаа бариад ирлээ чи юм. За би бас энэ билд бокс гэд манай монголчууд одоо өөрсдөө хийдэг юм арьсан эдлийн юм бас дээжээс найстай бэлэг болгоогүй. Тэгээ энэ бас хэрглэж өөртөө дурсгал болж автал дээр найзаа. За баярлалаа. За баярлалаа найзаа. Амжилт хүсье. За баярлалаа.